Өвчтнийг асрах, сувилах, эм тариаг эмчин бичигсэн цагт нь хийх үүрэг хүлээсэн хариуцлагатай мэрэгжилтэй сувилагч нь шин сэтгэлээс өвчтний хажууд байж асарч тойлж хүнд өвчтөө хүнийг өглөөнөөс ороо хүртэл сахиж эмчлэхээс эхлээд эмчилгээ үйлчлэгээний хүндийг үрдгээ. Энэ бүхий л ажилд эцэд цуцлалгүй нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 20 гаруй жил Эрдэнэ хотынхаа ард иргэдэн төлөө зүтгэсэн сувилагч Эрдэнэцэг нь элэгний хатуурлын хүнд шатанд орсон бөгөөд яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ. Нөгөө элэний Б вирустэй. Тэгээ тэрийг нэлээ мэдтгүй байсан л да. Нөгөө элэний өвчин чинь өөрөө нөгөө зовир байдаг болохоор тэгээд 12 онд нас хойш онцлогдоод тэгээд группт орсон байгаа. Тэгтээ группт орсон ч гэсэн ажиллаа хийгээд явж лээсэн бас давхар. Тэгээд 14 оноос хойш биеийн байдал муудаад цус мус алдаад тэгээд улаан судсаас 2 удаа боолгуулаад, дэлгэний судсаа боолгуулаад тэрнээс хойш ер нь байнга тогтмол эмчилгээнд хийдэг болсон. Тэгэл хотоор явбал эмнэлгээр нэгдүгээр эмнэлэг хавдар судал эдраар сайн эмчилгээ хийлгэж зөвлөгөө авал нэлээ явсан л та болно. Тэгээ вирус дарангуулгын юм уугаал тэгэл ер нь нэлээд л эмчилгээ хийлгэж яваад дтайсан. Тэгээ тэр үеэс л ахуулаад ер нь найдвар байхгүй шүү. Ер нь элэний өвчин бол хатуурлын шатандаа орсон тохиолдол ер нь цаашаа нэг уламжлалт амжирна ажиллах өвчин биш гэдэг ер нь нэгтгэн солиулах талаараа бодорой солиулаарай илгээ солиулах л одоо хамгийн одоо идэх зөв арга зам төгс эмчилгээ болно гэж ярьдаг байсан ба. Тэгээд тухайн үед чинь болохоор хаалгааны зардал бол 100 сая төгрөг бараг болохоор зөвхөн хаалгааны зардал нь бараг 100 сая төгрөг байсан. Монголд дөнгөж нэг ганц хоёр хийгдэж солонгос эмчнэртэй хамтарч хийгддэгс нэгдүгээр эмнэлэг дээр. Тэгээд би тэр үед бас судлаад солонгос эмчнэртэй шинжилгээнийхээ бичиг баримтыг явуулаад энэ. Тэгээ хаалгаа хийх боломжтой гэдээ ярьжсэн байна. Санхүүгийн асуудал дээр бас тулгамдаад хэцүү байсан. Тэгээд манай дүү бас оюутан байсан. Тэгээд мөнгө төгрөгийн асуудал боломжгүй тэгэл эмчилгээ яваал гэдэгс. Тэгээ сая энэ өнгөрсөн оноос хойш ер нь эрс бие байдал муудаад тэгэл сар болгон эмнэлэг твтэн байнга хавгнан тэгэл хэвлэлийн шингэн байнга шингэнтэй тэгэл ер нь их шаардлагагүй цус мус ажиллахгүй ер нь элэг бол ажиллахгүй байгаа л гэсэн үг гэдэг чил. Тэгэл одоо яаралтай хаалганд хэлээ шилжүүлэн хаалгандаа л ор бас одоо бас боломж бас нэлээд сайн хийдэг болсон байна. Дээрээс нь таваас залуу хүн байна. Тэгээд ер нь бол хаалгандаа яаралтай орохгүй бол дахиад энэ байдлаар яваад байвал ер нь хаалгаа хийгдэх боломжгүй болох бас магадлал өндөртэй. Нэгэнд хаалгаа хийх боломжгүй болчвол мөнгө байгаад бол угаасаа нэмэр байхгүй шүү дээ. Тэгээд зөвлөд тэгээд байгууллага хамт олон маань дэмжиж эднэртэй санал юугаа хэлээд тэгээд хаалганд орохоор шийддэг яавал. Тэрээр өөр ингэсэн ах トゥ хамаатан садангүй ихээс хоёлаа. Гэвч түүний дүү донор болоход таараагүй байна. Иймд өөр тохирох донорыг үеэлдүүнээс хайж шинжилгээ өгч байгаа хэдий ч донорын шинжилгээ 3 саяас дээш өртөгтэй байдаг байна. Хамгийн одоо тулгамдтай асуудал нь бол ер нь донорын хүлээгдэл, донор олох нь хамгийн чухал байдаг. Тэгээд би чинь нүүрээ ихээс хоёулах нь тэгээд ганц эртний дүүнээр донор таараагүй л дээ шинжилгээ өгöd. Тэгээд одоо нэг үеэл дүүнер ээжийн талын дүүгийнх нь хүүхдүүд нас үеэлүүдээсээ бас шинжилгээг хамруулад явж байгаа. Тэгэл яг тэр нарийн шинжилгээгээр бас орно. Эхний удаад бүлэг адилхан боловч цаашаа нарийн шинжилгээ хийгээд үзэхээр бас таарахгүй тохиолдол бас гардаг. Тэгэл тэр болгоныг бүгдийн шинжилүүлэн үзүүлэн харуулна гэл бас явж ажилтал. Нарийн шинжилгээгээр гараа донор болох үнэ олжвол тэгэл хаалгааныхаа төлөвлөгөөнд орол шууд хоногоо товлол эмчтрийн зөвлөгөөнөөр орол хоног товлогдол яг хэдэн сарын хэдэнд орхон тодорхой болол явна. Эрдэнэцэг Эрдэнэ хотын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 20 гаруй жилийн ажиллаж байх хугацаанд мэс заслын мэрэгчсэн ахлах зэрэгтэй сувилагч болж дэвшин эрүүл мэндийн нийгмийн хүндэт жуух бичиг, баян өндөр сумын жуух бичиг, эрүүдийг хамгаалах тэргүүний ажилтан тэмдгээр тус шагнагдж байсан чадварлаг сувилагч юм а.
Манай совилогч Эрдэнэ цэцэг бол одоо Мэсцлийн тасагт 20 гаруй 20-од жил бол ажиллаж байгаа манай туршлагатай бас сайн совилогчдын нэг. За одоо ингээд илэгний өвчнөр бол илэгний хатуурал гэх өвчнөр бол өвдөд нэлээ олон жил эмийн эмчилгээ хийгдэж явсан. Одоо бол илэгний хатуурлын хүндрэлүүд бол эхнээсээ гараад эхэлсэн байгаа. Иймэрхүү үе шатанд орчоод байж байгаа. За ер нь бол одоо илэг шилжүүлэх хагалгаанд орох үе шатын хувьд бол одоо ер нь даруйханд орохгүй бол хагалгаанд орох үе шат нь бол өнгөрөх шатанд орцсон явж байгаа. Ийм хүн юм байгаамаа. Тэгээ манай Эрдэнэ цэцэг бол өөрөө яг ихнэр болон нөхөр хүүхэд байхгүй. За яг өөрийн төрсэн ах дүү нэрхээс ганц дүүтэй ерөөс амьдэрдэг. Яг ар гэрээс нь түш тулах хүн бол зүйтэй. Ийм совилогч байгаа. Тэгээ бидэд бол бидэд манай байгууллагын хамт олон бол уриалаад сайн үлсэн аян өрнүүлээд одоо ингэж ер нь явж байна. Энэ үний төлөө бас энэ совилогчаа бас сайн совилогчаа бас тийм ээ цаашд нь хүндрэлийн шатанд нь ороод алдчихгүй гэсэн айдас бас биднэрт байна. За ийм учраас манай Орхон аймгийн ард иргэд маань бидэнтэй нэгдэж энэ сайн үлсэн аянд нэгдэж бидэнд туслалаасаа гэж хүсэж байна. Тэгээ та бүгдийгээ бол уриалж байна. Эрүүл болж идэвхээрээ өөрийн эзэмсэн мэрэгчлэлээрээ бусдад туслаж бусдын төлөө илүү хичээж амьдрахчийн хүсэлтэй тэрээр мөн бусдын адилаар гэр бүлтэй болж хүүхд төрүүлж ээж болно хэмээн ярьсан түүний амьдралд хайртайг илтгэж байлаа. Түүний хагалгааны зардал 10 сая болох боловч хагалгааны дараах эмчилгээний зардал биеийн байдлаас шалтгаалan 50 саяас дээш болно. Мөн нэг хүний донорын нийцэд үзэг шинжилгээний зардал 3 саяас дээш байдаг гэнэ. Хэдэн хүнийг шалгаж байж нийцэгээ донороо олох нь тодорхой бос учраас цусны шинжилгээг таарсан ч бусад нарийн шинжилгээ таарахгүй байх тохиолдол олон байдаг байна. Дээрх бүх зарлууд нийлээд ойролцоогоор 100 орчим сая төгрөг шаардлагатай байгаа тул Төрлөх хотын та бүхнээс энэхүү аянд нэгдэж туслаж дэмжихийг хүсэж байна.